За тусгай шалгалт хизээ зарлагддаг вэ? Ерөнхий шалгалт шиг юм товлсон юм хугацаа байдаг уу? Ер нь бэлдэх ном материал байдаг уу гэж хэрвээ бодож байгаа бол энэ бичлэгийг үргэлжлүүлэн үзээрэй. За тэгэхээр бидний харж байгаачлын энэ төрийн албаны зөв хөгжлийн сайт дээр тусгай шалгалт зарлагдана. За тэгэхээр энэ шалгалтаас бид нэр тусгай шалгалт гэдгийг сонгоод орноо. За тэгэхээр ингээд салбар зөвлөлүүд харагдана. За ер нь бол энэ хуучин веб гэдгийг ашиглаж бас илүү хялбар байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр за эндээс ингээд салбар зөвлөлүүд харагдчихээн. Тэгэхээр энэ дундаас та өөрийнхөө өгч байгаа салбар зөвлөлөө сонгож харна гэсэн үг. Тэгэхээр тусгай шалгалт бол нэгсэндээ сул оронтойны сонгон шалгаруулалт буюу тухайн байгууллага дээр сул оронтой гарсан үед зарлагддаг ийм шалгалт байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө тусгай шалгалт нь буюу албан тушаалд бэлднэ гэдэг маань ирээдүйд болох зүйлд бэлдэж байгаа гэсэн үг. Энэ сайт руу ингээ ороод харахаар зэрэг ихэвчлэн дандаа нөгөө хуучин одоо юм болоод өнгөрчихсөн юм хугацаанууд харагдаж байна юм уу. Тэгэхээр бид нар одоо энэ байгууллага дээр сул оронтой гарсан үед буюу ирээдүйд ерөнхийдөө бэлтгэдэг гэсэн өөрийгөө ирээдүйд албан тушаалд бэлтгэх байдлаар шалгалтандаа бэлтэнэ гэж ойлгож болно. За тэгээд эндээс бид нэг анхаарах зүйл байна. За тусгай шалгалт тэгэхээр тухайн байгууллага болгон дээр өөр хугацаанд зарлагдана. За энэ сайт дээр орсноосоо хойш 21 хоног дотор шалгалт зохион байгуулагддаг. Тэгэхээр энэ шалгалтын мэдээлэл орлоо 14 хоног бүртгэлийн ажил явагдана. За тэгээд сүүлийн одоо бүртгэл босноос 7 хоногийн дотор шалгалтаа зохион байгуулна гэж байгаа. Тэгэхээр бид нар маш богино хугацаанд зарлаад авдаг энэ шалгалтанд эртнээс бэлдэж эхэлдэг гэсэн үг шүү.